За захиалгын гэрээ ашиглан бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан олон хохирогчтой залилах төрлийн гэмт хэрэг анхан болон давзаалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж дууссан. Тухайлбал одоо энэ орон сууцны томоохон хорооллын төслүүд дээр тодорхой хэмжээний мөнгө төгрөг төлөөд урьдчилгаа захиалгын байрны гэрээ хийн. Энэ гэрээгээ бусдад үзүүлж би ийм найдвартай байдлаар гэрээ хийсэн. Та бүхнийг ийм хямдхан орон сууцнд энэ оруулж өгч байна гэсэн байдлаар заллин мэхэлж гэмт этгээдийн тэр өнгөн байдалд нь илүү их хууртаж мөнгө төгрөгөө шилжүүлснээс энэ гэмтрийн золиос болж байна. Үнэтэй дугаар барьсан, үнэтэй машин унсан, үнэтэй офс ажилдаг, үнэтэй байранд амьдардаг гэдгээр нь хуурамч итгэл үнэмшил төрж үүнийхээ улмаас бол мөнгө төгрөгөө алдах, эд хөрөнгөө алдах тохиолдол олон байна. Заллах гэмт хэрэг нь өөрөө бол бодит байдлаар огт биелдэггүй, биелэх боломжгүй, хуурамч нөхцөл байдлаар бусдыг хуурам эхлэх аргаар үлдэгддэг. Хэдийгээр байшин орон сууцнд баригдад дуусаагүй байгаа ч цааш нь дахин өөр хүнд худалдах боломжгүйгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиасаа дагуу улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэгээ хийх боломж бас байдаг шүү гэдгийг бас зөвлөж байна.